За сайн бацхан хобби нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За бид бүхэн энэ 7 хоногт маань хүн болгоны төдийлөн сайн мэддэггүй нэг газар хүрэлцэн ирээд байна. За ингээд бүгдээрээ миний ямар хоббитой одоо танилцах юм аа харцгаая. За үзэгчтэй ингээд Эмплазагийн 6 давхарт байрлах одоо Cloud House гэдэг дэлгүүр дээр ирээд байна. За энэхүү дэлгүүр маань бол та бүхний харж байгаачлаа одоо веб гэдэг зүйлийг одоо сонирхдаг, хэрэгэлдэг хүмүүсийн маань л одоо уулздаг газар юм байгаа маа. За ингээд бүгдээрээ одоо энэ одоо дэлгүүрийн үүсгэн байгуулагчтай танилцъя. За сайн байна уу? Сайн байна. За үзэгчд маань өөрийгөө танилцуулахгүй те. За дэлгүүр маань үүсгэн байгуулагдаад одоо хэр удаан болж байгаа юм? За нэг Сэлмэг гэдэг. Тэгээд дэлгүүр бол байгуулагдаад одоо яг энэ UB Cloud House гэдэг дэлгүүр байгуулагдаад 1 жил болж байгаа. За анх яаж одоо веб гэдэг зүйлтэй танилцагдаа? За манай Монголд ч юм бас төдийлэн сайн хүмүүс мэддэггүй шүү дээ. Тэг анх бол ер нь тамнаас гарах зорилготойгоор нөгөө электрон тамхиг авч хэрэглэж байсан. Анх одоо юу яг яаж хүлээж авсан бэ одоо? Миний хувьд болохоор би нэг бол тамхи гэж хүлээж авч байсан. Тэгээд нэг жоохон судлаад ирсэн ч юм бас тамхинаас бас хамаараа өөр ойлголт юм байлаа. Тийм арай өөр. Одоо энэ талаар нэг жоохон тайлбарлаа. Тамхинаас одоо яг юугаар өөр вэ? За ер нь бол нэлийн юутай ялгаатай байгаа. Тамхи гэдэг чинь болохоор утаа байхгүй юу? Утаа. Одоо нэг гал ашиглаж ингэж яадаг шүү дээ. Утаа яаж байгаа. Веб болохоор цэвэр уурахгүй ууршуулдаг. Доороосоо ингэ дэшигээ хүн одоо ингэ хүн төмрөөр шатаад тэгээд тэрнийг ингэж ууршиж яадаг. Одоо хоёлаа энэ дээр тайлбарлаж өгч болох уу? Энэ болохоор механик веб гэдэг. Тэгээд анх бол намайг дүнг сонирхож эхлэхэд дандаа би механик веб гэдэг байсан. Тэгээ нөгөө том их уур гаргадаг вебнүүд нь бол ийм байдаг байсан. Тэгээ сүүлийн үед хөгжөөд одоо ер нь бол машинтай ойролцоо. Дээр үед дандаа механик машин гэдэг байсан бол одоо бүгд автомат болсонтой адилхан. Одоо ингээд автомат тохируулахтай ингээд ер нь бол дотроо бол хоёр төрөл байд юм тийм үү? Механик автомат гэдэг. Гэхдээ яг механик автомат гэж хэлдэг юм л да. Одоо би л зүгээр тэгж ойлгох гал гэж хэлж байгаа. Тэгээ автомат нь болохоор ингээд дэлгэцнэр юм тохируулахтай. Нөгөө нэг уураа сонгож болно гэсэн үг, хэрэг хэмжээний хүчтэй сонгож болно гэсэн үг. Тэгээ механик нь болохоор яг цэвэр шууд ингэж нөгөө яадаг. Өөрөөр гар аргаар бүх юм тохируулдаг байгаа. Энэ вебний талаар одоо хүмүүсийн ойлголт одоо ер нь юу байдаг вэ? Эрэг хүлээж авдаг вэ? Тэ? Энэ одоо нэг манай анзмаас шинэ юм дасахтай их муу хүмүүс шүү дээ. Вебийг одоо ингээ гадуур сороод ингээд хэрэглээд явж байхаар хүмүүс хэр хүлээж авах уу? Гайхах уу? Эсвэл одоо энэ яагаад байна гэсэн ойлголтоор хүлээж авах уу? Тэг ер нь гайхдаг шүү дээ. Энэ яг амар одоо ингэ юу вэ гэлээ. Тэг юу вэ гэтэл амар юу гардаг уур гардаг болохоор хүмүүс анхаарчаа шокнор. Тэгээд ер нь жоохон муу яриад байдаг шүү дээ Монголд. Яг үндэ судлаад үзвэл тийм биш байдаг. Одоо жишээлбэл Америк гэхэд баг веб хүн гэж баг байх байсан. Ер нь Монголоос бусад газар веб амар хөгжиж байгаа. Веб гээд одоо ингээд тэгэхэд манай Монголд одоо хэр олон юм дэлгүүрүүд байна те. Сонирхдаг хүмүүс бас одоо танаа дэлгүүрээр дамжуулаад бас нэлээд илбэг болсон байж магадгүй те. Одоо миний мэдхээр бас нэг 2 дэлгүүр байдаг шиг санагдчихэв. Сонирхдаг хүмүүс ер нь одоо хэр олширч байгаа юм? Ер нь айгүй олширч байгаа. Тэгээд их жилийн өмнөхөө бодвол нөгөө нэг муу яриа жоохон арай багасчих шүү. Хүмүүс чинь тамхинаас илүү хортой гэж яриад байсан байхгүй юу? Тийм юунаас ингэ яатсан. Мэдээлэл тийм муу юунууд тархацсан. Тэгж байж байгаа сүүлийн үед ингээд гайгүй дэлгэрүүлээд ирэхээр хүмүүс ойлгож эхэлж байгаа шүү гэнэ одоо. За дотроо бас шингэнүүд гээд байгаа те. Хэр олон төрөл зүйл байна. Хүмүүс одоо бас сайн мэдэхгүй байж магадгүй. Шингэнүүдийг бас тайлбарлаж өгвөл. Шингэн бол төрөл нь гэвэл амар их байгаа. Нэлээд их байгаа. Бараг одоо юуны одоо чихэр жимс ямар төрөлтэй байдаг та ер нь адилхан. Бүхэл одоо жимс чихэрний амт байгаа. Сүү мүү гэл кофе бараг тийм амттай гэсэн болгоныг ер нь шингэн бол ингээд яатсан тийм үйлдвэрлэгч нар ер нь байгаа. Айгүй олон байдаг. Тэгээ шингэн нь бол дотроо 5-6 төрлийн бодис ядаг. Байдаг шингэн дотор глицерин гэж байгаа. Vegetable glycerin гэж байгаа. Байгалийн гаралтай глицерин гэж байгаа. Тэгээд PG гэдэг нь болохоор байгалийн бус гаралтай глицерин гэж байгаа. Тэгээ ер нь бол vegetable нөгөө байгалийн гаралтай илүү их байдаг. Тэгээд никотинтэй гэж байгаа. Никотин гэж байгаа. Никотиныхаа хэмжээг сонгож болдог. 3, 6, 9 гэдтэй. Тэгээд лимоны хүчил ордог. Тэгээ ийм л юунууд ордог байгаа.
Тэгээд юу л та. Одоо энэ вебнууд ингээд байгаа гэхэд чи энгийн тамхинаас одоо яг ийм юм зүйлээрээ илүү хор хөнөөл багтаа гэдгийг бас нэг жоохон тайлбарлаж өгөөч. За тэгээ ер нь бол тамхич нь бол айгүй ортой дотор 500-аад төрлийн юу бод савуулж байгаа. Тэгээ хүний бүх одоо эргэтэн тортой одоо шүтлэл амнаас ахуулаад шүд шаарлуулна. Тэгээ дотор нөгөө уушиг яан суц бүгдрүүлнэ гэл айгүй бол юутай. Вебнд бол тийм байхгүй ч зөвхөн уур бүр хитрхи хэмжээгээр хэрэглүүл жоохон сул тал байгаа. Уус ямар нэг юм хэтрүүлж болохгүй те. Бомгийн тааруулах хэрэгтэй. Тамнаас бол хэд их багтаа. Тэгээд тамхи хүний одоо ингэ тамхи татаадахаар эргэн тойрондоо хортой те. Хуцсан шингэн машин татхад машин мох өнөртэй болно. Вебнд бол ямар ч тийм байхгүй. Уурлахлаар хүний эргэн тойрондоо байгаа хүмүүсээ хордуулахгүй энэ тэнд шингэхгүй. Тэг айгу олон даваа талтай. Энэ вебэнд маань бас тэгэхээр хэтрүүлж хэрэгтлүүд чи эрсдлүүдээс нь те. Заас хүмүүс бас л сайн мэдэхгүй байгаа даа. За энэ нэг юм утаа гардаг юм байна гэл. Эрсдлүүд гарч болох эрсдлүүд бас юу байна те. За бас нөө одоо дөрөв дэлбэрнэ гэж ярьсан шүү дээ. Дэлбэрнэ гэдэг ааш болохоор одоо энэ сүүлүүд гарч байгаа иймэрхүү одоо автомат юмуд нь ямар ч тийм байхгүй. Энэ бол тийм хамгаалалттай чипт байдаг. Тэгээд дэлбэрээд байгаа нь болохоор механик юу байгаа доторх ямар нэг юм нь буруу хийснээс болоод те. Одоо энэ чинь бас нэг физикийн юм явагдаад байхгүй. Одоо ч үл нэмэх хасах биш ээ. Нэмэх хоёрын хооронд нэг яачаар жоохон яд штэ. Шатчдаг штэ. Тэнтэй л адилхан. Тэгээд бас батарей дотроо нэг ийм батарей байдیں۔ Энэ батарей бас хөлөх батарей ашигласнаас болж тиймэрхүү асуудал гардаг. Энэ тэндээ юм нэг шаргацсан батарей гэж ярьдаг. Шаргацсан батарей гэж болохгүй. Одоо манай Монгол тэмэндээ тийм одоо дэлбэрч одоо нэг амар нэг асуудал ус нэмэрхүү тохиолдолд гарсан хүн амт нь гэмтсэн ч юм. Бүр тэгж амар нэг дэлбэрсэн бол юм байхгүй. Зүгээр нэг шатсан юм бол байгаа. Буруу нэг батарей хийснээс болоод тийм батарей. Тийм ерөнхийдөө бол нэг гадуурч юм да. Нэг одоо шинэ юм байнгут дасаж өгөхгүй. За энэ нэг одоо нэг л болохгүй юм байна гэж ойлгоод идэв штэ. За гарч болох эрсдлүүдийн хувьд бол тэгэхээр тийм байдаг гэж. За хоёлаа одоо веб руугаа оръё. За веб гэдэг байгаа дотроо бас нэлээд олон төрөл зүйлтэй өнгө үзэмжний хувьд хүртлээ. Чи надад энийн салгаад одоо нэг жоохон детальчлаад харуулж болох уу? За тэгье. За веб ер нь ингээ хоёр юмнаас бүрддэг байгаа. Нэг нь мод гээд доод хэсэг нь бол батарей ордог. Тийм батарейтай одоо мод гэж нэрлэдэг. Тэр нь бол мод гэж нэрлэдэг батарейтай хэсгийг ингээд хэлхсдэг хэсэг. Тэгээд дээд хэсэг нь болохоор atomizer танк гэж ярьдаг. Энд нь болохоор нөгөө нэг coil гээд шүүлтүр гэж ойлгож болно. Шүүлтүр нь байрладаг. Тэгээ энэ шүүлтүрийг coil-ыг нь сард нэг удаа сольж хэрэглэдэг байгаа. Тэгээ энэ дотроо ингээ хөвөнтэй, төмөртэй тийм бэлдсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол яг энэ дээр одоо энийгээ залгаад энэ дээр одоо тог ирээд одоо энэ нь одоо дотор нь байгаа хөвөнд одоо тэр одоо шингэнийг ууршуулж тийм дотор нь байгаа хөвөнд шингэсэн шингэнийг ингээ ууршуулж хүний юурон гэж ордог байгаа. Тийм. Одоо ингээд тамхи татж байгаа хүмүүс одоо ингээд веб хэрэглээд тамхинаас гарах уу? Ер нь тийм тохиолдлууд байгаа юу? Тэг ер нь бол яг энэ веб-ийг хэрэглээд гарч болно. Гэхдээ яг нөгөө нэг тамхинаас гарахад зориулсан гэдэг иймэрхүү жижигхэн юм под систем гэдэг. Энэс сүлд саяхан бас гарч ирсэн. Миний болж 16 оноос оноо да. Энэ болохоор яг тамхи шиг хэрэглэгддэг байгаа. Нөгөө ямар ч тийм дарддаг юм байхгүй. Шууд ингэж сорж хэрэглэдэг. Би энэ туршаад үзэж болох уу? Болно. Наа чим одоо энийг шууд сороход болох. Тийм. Ер нь бол санийхтаа яг адилхан доотлих нь мод гин, дээдлих нь atomizer гин. Ер нь бол эднэрийгөө бодвол одоо энгийн одоо тамхи шиг нөгөө их юу гардгуу, уур гардгуу. Нэг их уур гарахгүй зүгээр яг л нөгөө тамхи орлуулж хэрэглэдэг байгаа. Тэгээд никотиныхаа хэмжээг сонгож болно. 3 6 9 12 гэдэг өөрөө ямар тамхи татдаг. Энэ бол баг зэргийн хатуу байх шүү вэ? Зэ. Бас нэм тодруулах зүйл нь одоо ер нь тамхинаас гарах зорилготой эсвэл зүгээр нэг зугаа болгох тийм зорилготой ер нь бол ямар тохиолдолд хүмүүс хэрэгжилж байгаа вэ? Ер нь бол тийм 50% л да одоо уурыг нь хараад амар гоё харагдаад тэгээд трикмик сурах гэж бас яаж байгаа хүмүүс ч байгаа. Тэгээд хөвчлэн ер нь бол тамхинаас гарах гэж л хүмүүс ирдэг. Тэгээд ер нь бүгдээрээ тамхинаас гараад тамхинаас гарч идэв штэ. Тэгээд би бол анх жилийн өмнө тамхинаас гарч байсан. Тэгээд эхний нэг 10 хоног айгүй хэцүү байж хагаад. Тэгээд яг тамхинаас гарсан хоног бол тамхи үгээс амар муухай амттай болчихсон юм лээ. Муухай ингээ үнэртэй. За уусаа тийх байх л та тийм нэг юм амар тийм нэг кола модлаа ингээл амар гой юм амталж байгаа л гин тийм шатсан өвс ингээл хаалт үзгэр тийм үү. Харин тийм. Зэ. Үзүүлбэр гэсэн одоо Монголд одоо яг энэ дэлгүүрээр байна те үзүүлбэр үзүүлдэг хичнээн хүмүүс байгаа. Би гэхэд л одоо ингээл үзүүлбэр үзүүлэл ингээд сурч чадах болов. Тэг хэр хүнд байдаг вэ? Ер нь гайгүй дээ ер нь гэхдээ хугацаа л хэрэгтэй. Шууд бол сурч нэгсэн юм байхгүй.
тогтмол нэр үйд юм шиг үлээ те бас үзүүлбэрүүдэд. Одоо тэгэл ер нь тэднэрийг хараад сурчих уу. Одоо яаж сурдаг вэ? Одоо бүр хар аргаар шууд ингээл өөрөө нухаад эсвэл одоо нэг бичлэг үзээ сурдаг. Тийм бид нар бол ер нь гадаадын нөгөө Америкийн одоо тийм амар 6-7 жил болсон тийм нөхдүүд байт юм аа. Вигод гээл юм уу гээл. Тиймэрхүү хүмүүсээс мотивашн авч тэгээд айгуу тийм хүсэл мөстэй болоод тэдрийг дагаж хийгээл тэгсэргээ сурсан да. Тэгээд ер нь бол юм how to гэсэн бичлэгнүүд байдаг. Хэрхэн сурах вэ гэдэг тийм бичлэгнүүд үзээд. Тэгээд бид нар ч гэсэн нэг тиймэрхүү бичлэгнүүд оруулсан байгаа YouTube дээр. Гэхдээ нэг их хүндэтгэлтэй. Энэ веб маань одоо Монголд одоо ер нь л одоо нэг хэр их хугацааны дараа хүмүүс мэддэг болно гэж бодож байна те. Бас одоо ер нь бол бусд орнуудад бол за миний мэдхээр л те Орос улсад бас нэлийн дэлгэрсэн байдаг. Тийм. Тэгээ Оросууд нэлийн мэддэм байл бас Хятадууд бас нэлийн хэрэгэлдэг. Өөр одоо ямар орнууд байдаг? Бараг бүх оронд л тийм бүх оронд л вебнүүд дэлгэрч байгаа. Тэгээ Япон Японд бол никотиныг бол харьцсан байт юм билээ. Ямар ч никотин хэрэглэхгүй. Бусад орнууд нь л ямар ч тийм яг зүгээр 18 наснаас дээш насныхан хэрэглэнэ. Тэгээ худалдаа 18 наснаас дээш насныхан худалдана гэсэн тийм лүүтэй байт юм билээ. За энэ бол ингээд 80 ватт гэж харагдаж байна те. 80 ватт гэдэг нь ер нь бол дундаж ватт тэгээд ватта багасгаар бол ингээд доошоо. За одоо энэ бол үзэхдээ 30 ватт дээр байна. Тийм 30 ватт дээр. Одоо сарууд ингээ гаргаад үзтээ. За. 30 ватт бол нэг юм шүү. За одоо ваттын жоохон нэмээд бүр дэвшлүүлээ. 80 саяныхаа 80 дээр очих уу. За одоо яг 80 ватт дээр 80 ватт дээр одоо хэр юм шиг. За энэ нь бол бүр амар сүртэй их уур гардаг. Тийм тэгээд бүр дээшээ 200 ватт хүртэл 230 ватт хүртэл явдаг байхгүй. Гэхдээ тэр нь бол ямарч нэг ашиглаад байхгүй л дээ. Хөвчлөөр 80 100 дээр л ашиглалтын. Тэгээд их ватт дээр ашиглах юм бол нөгөө нэг шүүлтөр нь хурдан шатах магадaltaй тийм. Дэлгэцтэй ингээд тааруулт нь бол юм байгаа. Тэгээд энэ нь бос одоо эднэр бол бишэл шууд өөр дээр одоо 80 ватттай байдаг ямарч тохиргоогүй. Цэнгэнээсээ шалтгаалаад 100% цэнэгтэй хата 80 ватт. Тэгээд цэнэг нь ингээд дуусаад ирэх тусам 80 ватт нь ингээд багасаад 60 ватт хүртэл тэгж багасдаг байгаа. Цэнэгээ дуусах тусам одоо ингээд дээдлээс ахуулаад доошлоод байна. Батарейны хувьд ярил нөгөө нэг утасны батарейнууд ч 2500 мАh-д бол эднэрх 3000-тай байдаг. Тийм. Тэгээ хэрэглэнээс шалтгаалаад ер нь хүмүүс энийг айгүйх асуудаг л та тийм. Хэр нөгөө нэг хэрэглээтэй байдгийг ингээл. Тэгээ ер нь бол өдөрт нэг цэнэглээл хэрэглэжтэй шүү дээ. Энэ механик тийм механик. Энэ механик нь одоо яа гэм бол одоо ватт гэж ярьсан шүү дээ тий. Механик нь одоо яг хэдэн ватт? Энэ тохируулга байдгүй. Эсвэл шууд уу? Шууд шүү дээ. Одоо энэ нөгөө нэг дээрээ орсон койл нь хэмжээтэй байхгүй нэг ом гэж нэг бид 0 30 22 24 тэрнээсээ шалтгаалаад ватт нь ер нь л гарч ирдэг. Одоо ингээд физикийн юугаар л гарч ирдэг л та. Баахан ингээд тоо үржүүлж байгаад ватт нь гарч ирдэг. Тийм. Тэгээд баг омтой байх тусам ватт нь ихсээд их омтой байх тусам багасдаг. Тийм ом. За үзэгчтэй ингээд энэ удаагийн нэвтрүүлэг маань энэ үрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн дугаар маань M Plaza-гийн 6 давхурт байрлах Cloud House дэлгүүрээс бол хүрлээ. За ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгүүртээ ирсэнд маш их баярлалаа. За ингээд ажилд нь амжилт хүсье. За.